онлайнаар бизнес хийгээд e-commerce dropshipping юу л хийж ийн boost хийж байгаа бол яг одоо болоор яагаад тэгэхээр чиний маш их цаг, энерги, эрч хүчээ чи бүгдийг boost алаад байгаа. Тийм учраас та boost биш ad-ыг явуулах хэрэгтэй гэсэн. За та маш олон хүмүүс Монголд ялангуяа ad гэж юу гэдэг юм бэ? Boost хүн болгоё гэдэг байна шүү. Болоо л мөнгө олоо л гэж ярьдаг. За тэгвэл яг яагаад boost гэдэг чинь буруу, ad гэдэг чинь зөв юм бэ гэдгийг би та энэ бичлэгээр богинохон тайлбарлая. За та болохоор намайг гайхчих магадгүй. Энэ одоо ямар сонин гаргаж чинь гэдэг. Би таад одоо ad яг яаж явуулдгийг зааж өгөн тэгээд байгаа юм бэ гэж бодож магадгүй. Тэгэхээр би яг өөрийнхөө үр дүнг харуулъя. Би одоо Charm Brand гэдэг Charm Brand маш олон брэндүүдтэй тэрний Монголч байгаа дэлхийн зах зээлээр ч байгаа Монголын зах зээл дээр гэвэл Charm Brand гэдэг байгаа. За тэрийг үүсгэн байгуулад ерөнхийдөө жил 3-4 сар ерөнхийдөө болоо явж гин. За тэгээд ad-ийн хувьд Монгол болон дэлхийн зах зээл дээрээс нийт одоо та харагдж байгаа 29 мянга бараг 30 мянган долларыг ерөнхийдөө жил хагас хугацаанд бол үрсэн байна. Маш их хэмжээний мөнгө өглөө. Гэхдээ хэдийгээр их хэмжээний мөнгө өрсөн юм шиг мөртлөө би 150 гаруй мянган долларыг орлогоор хийсэн. За тэгэхээр хэрвээ би ad явуулдаг байсан бол маш их хэмжээний мөнгийг алдах, маш их хэмжээний цагийг алдаад 30 мянга биш бараг 40 мянга 50 мянган доллар ч гэсэн өрөх магадaltaй байсан. За тэгэхээр одоо та ad болон boost гэдэг хоёрын ялгааг нь мэдэхгүй байгаа бол би одоо гэс нэг богинохон жишээгээр тайлбарлаад өгье. Яагаад тэгэхээр ad болон boost гэдэг хүмүүс яг ялгааг нь гаргахгүй байгаад. За одоо чи фермер байлаа тийм үү? За чи өөрийгөө фермер гэж бодож. За одоо чамд 10 хүр байлаа. Тэгэхээр тэр 10 хүрийг чи авах сонирхолтой 10 хүн байлаа гэж бодъё. За тэгээд 10 хүмүүс нь бүгд тус тусдаа өөр газар байгаа. За тэнгуүтэ чи яаж тэр хүмүүстэй үхрээ заруулахаар очих вэ гэхээр нэг үхрээ авлаа, бүх 10 хүмүүсээрээ явлаа. Азтай бол 3 дахь хүн дээр нь зарлаа. Тэнгуүтэ буцаж явлаа. Ахиж 2 дахь үхрээ авлаа. Тэгээ бүх хүмүүсээрээ явлаа. Тэгээ 3 дахь 4 дахь гэд маш их цаг тэгээ дээрэс нь энерги гэрч хүчий чинь мөнгөний чинь алдчихаа тийм. За тэгвэл саяных ихнийх нь опшн л. Хоёр дахь опшн буюу сонголт нь юу юм бэ гэхээр үхрийн том нэгдсэн худалдаа олж л тийм. Тэнд бүх 10 байтгаа тэрнээс олон хүмүүс очсон. Чи тэгвэл нэг нэгээр нүхрээ авч явах боломжтой чи бүх үхрээ аваад бүгдийн тэнд авчиад бүх хүмүүстэй харуулах маш том бололцоотой гэсэн. За тэгвэл тэнд чинь очингууд хүмүүс харж байгаа шүү дээ. За үхэр авах гэж хүмүүс. Окей за энд ийм үхэр байгаа маань, алан үхэр байгаа маань, цагаан үхэр байгаа маань, бор үхэр байгаа маань. За алийг авах энэ илүү магшилтай байна гэд харж байгаа чи тэр доорн бүгдийг нь зарах боломжтой гэсэн. Ойлгож байна уу? 1 2 аль нэг цагийг хэмжээн, хоёр дахь нь ууцтай. Тэгээ дээрэс нь энерги мөнгөний чи ирч хүчий чинь гэсэн илүү хэмжээнэ гэсэн. За тэгвэл эхнийхэн сонголт нь boost байлаа. Хоёр дахь нь болохоор ad явуулах байлаа. Ad буюу зар сурталчилгааг ads manager-дээр зөв аргаар явуулахыг хэлж байгаамаа гэсэн. За тэгвэл одоо би та хэрхэн яг зөв явуулт юм бэ гэдгийг компьютер дээр дэлгэцээр ширэлж байгаа та яг одоо харуулъя. За компьютер дээр одоо яаж явуулт юм бэ гэхээр таад юу руу орлоо? Ads Manager руу орлоо. Ads Manager-гээ хайгаад ордог. За Ads Manager дээр хайгаад оронгууд бүх мэдээллүүд нь одоо таад яг ингэ шинээр гарч ирэхгүй байх. Яагаад тэгэхээр хэрвээ таад үнэхээр өмнө ерөөсөө ad явуулж үзээгүй бол энэ гарч ирэхгүй гэсэн. Тэгэхээр яг энэ дээрээс одоо бүгд таад хараад тэгээ ойлгоод явах боломжтой гэсэн. Одоо яг шинээр эхлэл таад бүр яг хов хоос юмуд гарч ирнэ. За энэ дээр одоо хамгийн чухал ойлгох хэрэгтэй юм юу юм бэ гэхээр campaign, ads гэж байна. За эдгээр нь юу юм бэ гэхээр яг ойлгохдохгүй хүмүүс мэдхгүй байгаа хүмүүст яг сайн дэлгэрэнгүй тайлбарлаад өгье тийм үү. За тэр нь юу юм бэ гэхээр одоо жишээлбэл campaign гэдэг нь гол кампанид ажиллаа нэрлэдэг. За тэгвэл campaign буюу кампанид ажил дотроо ads буюу чиний зорилго чинь яг ямар төрлийн чиглэлүүдийн ажлуудыг хийх вэ гэдэг чинь ads нэ. За одоо жишээл хэлбэлээ миний явуулж исэн нэг campaign руу ороод харъя. За одоо жишээлбэл ordinary campaign гэдэг. За энэ дотор бол би нэгийг явуулсан. Энэ дотор хэдийгч дотор нь оруулж болно. Одоо жишээлбэл ийм бохгүй юм. Give me a second. За одоо та бодоод үз. За би одоо нэг компанид ажил явуулаа, маркетингийн компанид ажил явуулах чинь тэр дотор нь ганцхан зорилготой ажил явуулах шаардлагагүй шүү дээ. Одоо жишээлбэл ганц барааг зарах гэж байгаа тохиолдолд чи маш олон төрлөөр зарж болно тийм үү? Зорилгууд нь өөр байж болно. За одоо жишээлбэл хүмүүстэй хамтарч ажиллаж болж байгаа юм. За нөгөөх нь болохоор юу яаж болж өөр брэндүүдтэй одоо коллаб хийж байгаа юм. Инфлюенсерүүдтэй коллаб хийж байгаа, брэндүүдтэй коллаб хийж байгаа. Тэнгүүтээ өөрсдөө зөвхөн контент гаргаад хүмүүст одоо мэдээлэл түгээсэн тийм контент гаргаж болж байгаа. Тэд нар чинь ингээд зөвхөн нэг барааг зарахын тулд маш олон төрлөөр маркетингийнхаа ангиллыг нь position хийгээд зааж болж байгаа юм. Тэгвэл тэр доторх байгаа
Campaign гэдэг чинь гол кампанид ажиллана, бараагаа зарах. Тэгвэл дотор нь ямар шиг байдлаар хийх вэ гэдэг чинь тэр ad set руу орчих тийм. За тэгвэл ad set руу орсныхоо дараа окей за одоо нөгөө нэг юу ч юм байна шүү дээ. Яг ямар бичлэгүүд байна. Тэр бичлэгүүдээ нөгөө нэг ad set дотроо оруулаад тэгээд тэндээс нь харж болно. За энэ дээр хамгийн гоё юм нь юу юм бэ гэхээр энэ дээр winning ad харж болно. За одоо жишээл энд харж байна тийм үү. За одоо жишээл ийм ad-ууд явууллаа. Эндээс би болохоор ямар ad явуулдаг гэхээр мессеж эхлүүлэх зорилготой явуулдаг учраас одоо энэ дээр нэг ad-н дээр 466 явууллаа. 466 чат ирсэн байна гэсэн үг. Хэдэн хүмүүст хүрсэн байна? Impression хэд юм бэ? Reach impression хоёр болохоор хоорондоо ойролцоо. Reach нь болохоор шинээр хүрж байгаа хүн тус бүрийг хэлж байгаа. Impression болохоор дахиж давтж хүрсэн нь хамаагүй, тэ? За тэгж явуулж байгаа юм л ч. Тэгвэл cost per result буюу нэг чат ирэхэд хэдэн төгрөг хүрсэн байна гэдэг. Бүх нарийн деталь таймнуудыг бүгдийг эндээсээ харангуйтаа окей за алийг нь илүү түгээмэл явуулах үед эндээс чи өөрөө шийдэж болно. Тэгээд дээрэс нь Facebook-ийн алгоритм нөөрэ маш ухаантай. Яагаад юм бэ гэхээр одоо эднэрийг харж ангуудаа Facebook яад юм бэ гэхээр alright за энэ дээр чи ийм олон ad-ууд байна. Эднийг ингээ бүгдийг хараад үзэнгүүт энэ хүний мөнгийг нь аль болох хэмнээ хамгийн сайн явж байгаа ad тэрэн дээр нь бид нар хамгийн их мөнгөний үрээд тэгээд тэр хүний мөнгийг нь маш сайн хэмж өгөө гэдэг Facebook алгоритм тэрнгүүр явж байгаа. Тийм учраас чи маш хэмжээний мөнгө хэмнээд тэгээд бүх одоо жишээлбэл чи boost хийж яхад ингэж байгаа байхгүй. Энэ нэг ad тус бүр дээр $10 өгөөч юм уу $5 өгөөч юм уу тэгээд тэгж явуулан учих бүх ad-ууд мөнгө үрээд байгаа байхгүй. Тэгээд зарим нь одоо жишээлбэл нь харж яхад ганцхан чат ирсэн тийм үү. Ганцхан чат ирж байгаа юм дээр $5 хүрсэн байхгүй. Тэрний оронд тэр нөгөөх нь болохоор хисаад гэсэн байгаа дээр дахиад 5-ыг хүрсэн. Тэнгүүт чин нөгөөд чин $5-оор нэгийг үрээд нөгөөт нь болохоор $5 за 130 хэдэн чат ирсэн. Хэрвээ тэр хоёроо нэгтгээд ингэж оруулсан бол Facebook аль нь илүү сайн болж байгаа гэдгийг харангуйтаа илүү их мөнгөөр нөгөө сайн явж байгаанууд руу нь явуулж байгаа байхгүй. Тийм учраас маш чухал зүйл нь болохоор ad-а зөв явуулах нь хамгийн чухал. Тэгэхээр та ad set болон campaign-д ажиллаа явуулахдаа энийг маш сайн ойлгох нь чухлаа гэсэн үг шүү. Тэгэхгүй бол энийг ойлгохгүй бол маш их мөнгийг алдна. За тэгээ энийг яг хэрхэн явуулдаг вэ гэдгийг одоо би та заавал бүр баг бүтэн өдөр чи юм болох бах. Тэгэхээр юу вэ гэхээр би Telegram group нээсэн байгаа та description руу ороод харж болно. За Telegram group дээр хэдэн хоногийн дотор 400 гаруй хүмүүс ороод ирсэн байна. Та тэгээд үзэж яхад хэд болцсон байхыг бүүмэнд. За тэгээд дээрэс нь ad-ыг яаж зөв явуулах юм бэ гэдгийг маш хүмүүс асууж байгаа. Энийг тайлбарлавал тэгээд би яг энийг өөрөө бас сурах гэж маш их цагийг өнгөрөөсөн. Маш их хэмжээний мөнгийг бас энийг сурах гэж явуулсан. Одоо жишээл гадаад ч юм уу те яг ad-ыг чинь зөв явуулж байгаа гэхэд ийм бас сервис гэдэг байхгүй яг энэ сервисээр дамжуулаад мөнгөөр сард $1000 чаржлдаг. Зөвхөн яг ad чи яг яаж зөв явуулах. Тэгжиж том компаниуд ad мөн дээрээс нь мөнгөө маш их хэмжээгээр хэмж байгаа гэсэн. Хэдийгээр $1000 үрж байгаа ч гэсэн тэр хүмүүс маш хэмжээний мөнгийг хэмнээд тэгээ илүү их сэл оруулж ирж байгаамаа гэсэн. Тэгэхээр ad-ыг зөв явуулна гэдэг нь бол дэлхийн хэмжээний маш чухал, маш их хэрэгцээтэй, маш efficient буюу мөнгө, цаг хугацаа бүгд чинь хэмсэн зүйл байх болно гэсэн. Тэгээ та бас нэг гоё мэдээтэй тэр нь юу юм бэ гэхээр маш олон залуучууд e-commerce-ыг хэрхэн эхлүүлэх вэ, юунаас эхлэх мэдгүй, хаанаас эхлэх гэдгийг мэдэхгүй байгаа. Тийм залуучууд зориулаад би яг ийм хичээл бэлтэж байгаа ерөнхийдөө сар гарan суулаа маш хэмжээний нөхцөл ажил болт юм байна. Тэгээд энэ дээрээ ажиллаад ерөнхийдөө одоо баг дуусах хэмжээндээ орчин. Та тэгээ сонирхчихвэл линк руу дараад ороорой. Яагаад юм бэ гэхээр энийг яг энэ e-commerce-ыг хэрхэн хийх вэ? Барааны судалгаа. Тэгээд дээрэс нь бараагаа Монгол руу яаж оруулж ирэх, ямар компаниудтай ажиллах юм. Тэгээд дээрэс нь болоог нь ad гэдэг зүйлийг яг хэрхэн зөв явуулах юм бэ гэдгийг бүр хідэн цагийн хичээлүүд байгаа. Энийг яг гаргаад ярьсны бүр маш их зүйлсүүд болт юм байна. Тэгээд контентоо хэрхэн гаргахгүй, яаж бараа зөв гаргахгүй, маркетингээ хэрхэн хийх үү гэх мэтлэн маш олон цагийн маш хэмжээний үн цэнийг гаргасан байна. Тийм учраас та өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхөөр сонирхчихвэл description дээр байгаа линк руу та дараад ороорой. Тэгээд I'll see you guys in the next video, eh? Peace out.